За сайн байцгаана уу. За тэмцээний сэтгэлийг сонсъё. Өнөөдөр хэд тоглоо? За та бүгдээрэнд өнөөдөр мэндийг хүргэе. За манай болохоор Чех улсаас ирж оролцож байгаа тамирчид байна. Өнөөдөр бид одоо 3 удаа тоглосон. Тэгээ 2-1 удаа хойжоод одоо тэмцээний өндөрлүүлж байна. Энэ одоо дэлхийн аварга нь болохоор айгүй гоё зохион байгуулалттай болж байна. Тэгээ гоё одоо төгсөн халтаас баяр хүргэе. Баярлалаа. За тэгээ одоо энэ удаа анхны болж байгаа тэмцээнд бас оролцсондоо маш их баяртай байна. За танаа залуучуудаас ер нь Швейцарт анх удаа ирж байгаа юу? Тэмцээний бас сэтгэлийн бас залуучуудаас сонсч тийм ээ. Оо анх удаа ирж гинөө. Тэгээд Швейцарт анх удаа ирсэн амар гоё байгальтай юм. Тэгээд багаараа хамт яваад гоё юм. За хэмээлээ өөрөө. За Батука. За энэ багт ороод Өсгахын доор шавн болоод иргэдээ 2-3 жил явж байна. За тэгээд энэс өмнө болохоор Европын аваргаар ирж байсан. Тэгээд тэнцээр болохоор Өсгахтаа зөв өмнөх багаараа явж байсан бол одоо энэ удаад одоо 2 дахь ирж байна. Тэгээд энэ тэмцээний үед бас өндөр юм сэтгэл амир ирсэн. Тэр гоё чансаанд гоё тэмцээн болжээ. За тэмцээн дээр хэр сайн туршлага өрнөлүүлж чадав? Анхны удаа ингээд сайн туршлага өрнүүлж чадлаа. Өөрөөсөө илүү сайн залуучууд, эмэгтэйчүүд ингээ олон хүмүүс нэг дор цуглахаар ямар мэдрэмж төрж байна? Олон гой огшод олон сайн тогломоор санагддаг байна. Одоо 5 сарын 30-нд бас энэгүй зааланд Европын аварга шалгаруулах хүүхдийн тэмцээн болно. Тэр тэмцээнээр бас ирнэ тийм ээ? Очин. За өөрийнхөө сэтгэл. За сэтгэл маш өндөр байна. Бид нар анхны удаа ийм дэлхийн аварга ийм том тэмцээнд орж ирж байна. Энэ тэмцээнд орснороо баяхнаар маш их баярлалаа. Тэгээд бид нар эхний удаа ороод тэмцээний өндөрлүүлж байгаа ч гэсэн бид нар инээдтэй гоё туршлага хөрөнгөлүүлж маш сайн болсон. Тэгээд энүүгээрээ бид нар цаашаа илүү их хичээх хэрэгтэй юм байна. Зүгээр сууж болохгүй мэн гэдгийг маш их ухаарсан. За өөрийнхөө сэтгэлийг бацаа. За сэмнэ манай бүлээн шиг гэдэг. Ямартай ч ингээд Монголоос ирээд удааг байгаа. Тэгээд 95 сар болж ингээд дүүнэртэйгээ ингээд анхныхаа олон улсын тэмцээнд орж байгаад амар баяртай байна. Тэгээд амар их туршлага хөрөнгөлүүлж авсан. Ер нь өмнө бас уйлуулаар удаа хичээлжсэн. Тэгээд дүүнэртэйгээ ингээд хамт ороод өдрөөгөө ингээд бас араас нь ингээд дэмжиж тоглох үнэхээр бас баяртай байна. Тэгээд амар гоё зохион байгуулалттай гоё тэмцээн болж байна. Тэгээд бид нар үнэхээр их ур чадвар байсан. Бид нар илүү их хичээсэн бол бид нар өнөөдөр хэрвээ медалийн төлөө гараад ирэхийг үгүйсэхгүй. Тийм болохоор дүүнэрээ үнэхээр их бахархаж байна. Үнэхээр мундаг байсан. Тэгээд баярхандаа хайртай шүү гэж хэлээ. Баярлалаа. За гээдээс. За мөн одоо энэ бичлэгийг бас ээж аав нь үзэж байгаа ч юм уу тийм байвал бас хүн энэ тэмцээнд орж явна гэж бас хэлж болох юм тий. За ээж автай хайртай шүү. Үзэж байгаа бол баярлалаа. Энэ тэмцээн дээр өөрөө ер нь өөрийнхөө бүх зүйлийг дайчиж гаргаж чадсан гэж бодож байна. Нэг чадаагүй л гэж бодож байна. Дараачийн удаа иймэрхүү тийм жинэм мэнэ болох юм бол юм хамаг чадлаараа л хичээн дээ. За манай өрөөс. Жаахан ирмэдээ за. За сайн бацаана энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд тэмцээн бол маш сайхан өргөн дэлгэр болж өргөндөрлөө. Манай баг бол сайхан туршлагаараас тэмцээн болж өндөрлөө. Тэгээд энэ тэмцээний онцлог нь гэх юм бол яг Монгол улсын Шигшээ багийн тамирчин эднэр ирсэн маш том цар хүрээтэй сайхан өргөн тэмцээн болж өндөрлөө. Тэгээд тэмцээний зохион байгуулалт бас амар гоё байна. Манай баг бол мэдээж хэрэг нас баг жоохон хүмүүс болов. Тэгээд туршлага хөрөнгөлүүлсэн тийм сайхан тэмцээн болж өндөрлөө гэж бодож байна. Хэд настай? 16 та. За. Тэгээд өөр юу хэлэх юм бол Яг одоо анх удаа ямархуу тэмцээнд орж байна уу? Хоёр дахь анх удаага юм асуусан. Одоо Германы баг байна, Ирландын баг байна тий. Олон сайн багууд байна. Энэ багуудыг хараад ер нь хожигдохоос илүү бас тийм ээ юу өөртөө сайн туршлага болгож авч үлдээ. яг мэдээж одоохонд бол мэдээж яг өөрийнхөө алдааг бол өнөөдөр зөндөө харсан энд ирээд тэгээд туршлага суусан гэх юм бол угаасаа тодорхой хэмжээнд айгүйх суусан байхаа л гэж найдаж байна. Тэгээд мэдээж тэгээд хаалтаа зөв тавих байх гэж зөндөө өнөөдөр ойлгож авсан. Сайн байна. За тэгээд Чех улсынхаа баг тамирчдад манай тэмцээн дээр ингээд ямар ч гэсэн ингээд асуултаас зориод ирсэн маш их баярлалаа. Бид нар бас танаа тэмцээнд удахгүй орчин байх гэж итгэлтэй байна. Тэгээ хамтын одоо хүүхдийн тэмцээн, олон улсын тэмцээнүүд дээр ингээд үргэлж цаашдаа ингээд бас хамтарч ажиллаад явах гэж бодож байна. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. Нийт баг тамирчдаа зохион байгуулагчдаа за Чех улсын магаас мэдлж байна. Баярлалаа.